Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгүүд одоо дархан, эрдэнэт, сэлэнг, төв, за өмнө говь, дорн говь гэх мэтлэнгийн аймагуудад үйлдэгдэг байсан бол одоо бусад баруун зүүн аль ч аймагт одоо үйлдэгдэх нөхцөл нь бүрдсэн байна. Улаанбаатарт хар тамхитай тэмцэх газрын албаагчид хэн шалгалтыг эрчимжүүлж энэ шалгалтын ажиллагаа сайжрах тай давхцаад одоо орон нутгаас хууль бусаар олж авч Улаанбаатар руу нийлүүлэх, зарж борлуулах юм сүлжээ хүртэл одоо бий болж байна. Тэгэхээр сүүлийн тохиолдол гэхэд 8 этгээд одоо Улаанбаатар хот руу зорчигч тээврийн одоо автомашинаар Улаанбаатар руу нийлүүлж явуулсан ийм тохиолдол одоо бүртгэгдсэн. Уг имийг одоо зарж борлуулах ийм эрхгүй зөвшөөрлгүй этгээдүүд одоо үйлдсэн учраас Монгол Улсын эрүүгийн хуулийн 22-ийн 14 үзүүлэнгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дүүд одоо BBS буруу мэдээлэл авж байна. Одоо бусдыг даган дуурайж байна. За ялангуяа одоо олонний танил хүмүүс, уран бүтээлчид энэ мансуурах асуудалд их холбогддог. Тэгээд тухайн зарим уран бүтээл дээр мансууруулах бодис хэрэглэх олж авах аргыг заасан, сурталчилсан ийм уран бүтээлүүд хийж энийг үтсэн хүүхэд залуучууд одоо мансууруулах бодисын хэрэглээтэй болох юм нөхцөл байдлууд үүсэж байна. За мөн хүүхдэд хараа хяналт тавих ёстой эцэг асраа хамгаалагч энэ хүмүүс нь өөрснөө хар тамхины талаар ямар нэгэн ойлголт мэдлэг байхгүй биднээс хол ангид одоо үнэтэй зүйл одоо хөрөнгө мөнгөтэй хүн хэрэглэнэ гэж ойлгоод байдаг. Гэтэл одоо манайд ургаж байгаа нургамлыг болон энэ олдо цэгтэй байгаа нэмийг хэрэгжилж одоо мансуурагч болох асуудлууд их байна. Тэгээд цагдаагийн байгууллагад одоо хүүхэд нь баригдаад 2-3 жил хэрэглээд гэ баригдаад явсныхан дараа арга гэр нь мэддэг. Тэгэхээр өөрснөө мэдлэг ойлголтгүйгээсээ болж хүүхэддээ мансууруулах бодисын хор шиг хэлж өгдөг, ямар хуулийн хариуцлагатай байдаг вэ гэдгийг хэлж өгдөг. За хүүхэд нь хэрэгэлсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрх вэ гэдгээ мэддэг. За мэдсэн ч гэсэн хаана хинт хандаж ямар тусламж үйлчилгээ авах вэ гэдгээ мэддэггүй энэ байдлууд нөлөөлж байна. За хүүхдийн захим хэрэглээнд хяналт тавьж мэдэхгүй байна. Захим хэрэглээнд хяналт тавиагүйгээс болж хар тамхиг сурталчилсан энэ буруу ташаа мэдээлэлд их автаж байна. За мөн хүүхдүүдийн одоо найз нөхдийн хүрээллийг буруу сонгох энэ байдлууд нөлөөлж байна. Цагаан одоо чөлөө цагаан зөв өнгөрөх газар байхгүй, урлаг спортоор хичээлэх газар хомсдолтой энэ байдлаас болж одоо чөлөө цаг зав ихтэй гэс болж одоо хүүхдүүд мансуурах одоо юм донд автах байдлууд нэлээд түгээмэл байна. За мансууруулах бодис хэрэгэлсэн тохиолдолд хүний одоо нүүр царай, хэл ярианы байдал зан төрхөд өөрчлөлтүүд ордог. За хүүхэн хараанд өөрчлөлт орох, за хөлрөх, бөөлжих, суулгах, за жичрэх, одоо таталт өгөх гэдэг юм уу тийм шаардлагын байдалтай харагдах шинж тэмдгүүд. За ямар төрлийн бодис хэрэгэлсэн бэ гэдгээсээ шалтгаалаад хэл ярианы байдал удаашрах, за хоолны дуршил өөрчлөгдөх, нойрны хэмнэл өөрчлөгдөх гэх мэтлэн шинж тэмдгүүд илэрдэг. Жишээлбэл одоо тайвшруулах, унтуулах тийм үйлчилгээтэй бодис хэрэгэлсэн тохиолдолд хэл яриа эдэрч удаан ярих, за унтах, их олон цагаар унтах, нойрмоглох ийм шинж тэмдгүүд илэрнэ. Эсвэргээрээ сэтгцийг идэвхтэй байдалд оруулдаг, хийх хөрөлд автуулдаг ийм бодис хэрэгэлсэн тохиолдолд маш олон хоног хоол унд идэхгүй, олон хоног унтахгүй, за хэл ярианы байдал хурдан түргэн ярьдаг, за анхаарал ой тогтоолт өөрчлөгддөг, одоо орон зай мэдрэмж алдагддаг, хүний асуусан асуултыг ойлгохгүй, за буруу зөрүү ярих гэх мэтлэн за мөн зан төрхөд одоо догшин ширүүн авиртай болох, одоо хүнийг өрөвд хайрлах сэтгэлгүй гэдэг юм уу тийм шинж тэмдгүүд илэрдэг. За эцэг асраа хамгаалагч нар, багш нар хүүхдээрээ яаж анхаарах вэ гэхээр за эхний ээлжинд хүүхдийн энэ гарын болон хөлийн судснуудыг маш сайн ашиглах хэрэгтэй. Зөв тариурын ул мөр байна уу гэдгийг үзэж шалах хэрэгтэй. За мөн одоо цүнх сав, хувцас, шүүгээ, эд зүйлийг маш сайн үзэх хэрэгтэй. Янз бүрийн өв сургамал, их үнэртэй ийм зүйл байна уугүй юу? За мэдэхгүй тийм ийм бодисууд байна уугүй юу гэх мэтлэн за мөн
энэ бодисуудыг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүрүүд байна уу юу? Одоо хуусын мөнгөнд дэвсгэрт зиплок төвжээтэй уут, за мөн ундааны савыг хоёр талд нь, усны савыг хоёр талд нь цоосон ч юм уу. За мөн одоо марк шиг юм уу, стикер шиг зүйлүүд байна уу юу гэдгийг номны болон дэвтэрний завсар үзэх хэрэгтэй. За мөн утасны кейс, энэ виза карт, иргэний үнэлхэн дээр одоо баримлын шавар мэтийн бор зүйлийг наасан байдаг. Энэ нь нэг төрлийн бас мансууруулах бодис гэж ойлгож болно. Гэх зүйлүүдийг үзэн шалгаж явах хэрэгтэй. Тэгээ мөн хүүхдийн одоо зан төрхийн байдал, хичээл сурлагын байдал, одоо хэрэгжилж байгаа эд зүйлүүд, хүсэл сонирхол, одоо ямар дуучин, ямар одоо дууг сонирхож байна гэх мэтлэн зүйлүүдийг анхаарч хэрэгэлсэн шинж тэмдэг илэрхэн үгүй юу гэж харах хэрэгтэй. За хэрэгэлсэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хар тамхитай тэмцэх газар болон сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж мэдээлэл авч болно. Хар тамхитай тэмцэх газар хандсан тохиолдолд одоо нэг удаагийн одоо тестээр одоо биологийн дээж авч маш богино хугацаанд хэрэгэлсэн үгүйг шалгана. Тэгээ сайн дураараа ирж шалгуулсан тохиолдолд ямар нэгэн хуулийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэхгүй, ар гэр нь мэдээд юм уу, багш нар нь мэдээд зарим тохиолдолд одоо нуух, дарагдуулах, за нэр хүндийн асуудал гээд улам илүү нөгөө хүүхдээ хэрэглэгч, донтогч болох нөхцөлийг бүрдүүлдэг. За хүүхдүүд мөн одоо цагдаад баригдах гэдэг юм уу шийтгүүлэхээс айж одоо нуух асуудал байж таарахгүй. Аль болох эрт үед нь илрүүлсэн тохиолдолд одоо донтолтын чиглэлийн эмчилгээнд хамруулах, тэгээ сайн дураараа шалгуулсан тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй. Тэгэхээр айж хичээлгүйгээр цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах нь зүйтэй гэдгийг хэлье. Олон улсын хэмжээний судалгаа үзэхэд мансууруулах бодисын эмчилгээ ер нь 5% эмчилгээтэй гэж үздэг. За манай улсад бол эмчилгээний стандарт байхгүй нь 6 сар 1 жилээс дээш хугацаанд эмчилгээ хийгддэг. Тэгэхээр ер нь эмчилгээний асуудал бол тун хүнд. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх ажлыг чухал гэдгийг одоо нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулж байгаа. Нэгэнт одоо донтолт үүссэн тохиолдолд эмчилгээ ер нь хэцүү гэдгийг л анхааруулад байгаа. Хар тамхитай тэмцэх газраас энэ мансууруулах үйлчилгээтэй энэ эмийг одоо талсан зогсоох, зарж борлуулж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох, энэ эмнэлгийн байгууллагын болон эмийн сангийн хяналтыг сайжруулах зорилгоор одоо туншил гэж арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна. За уг арга хэмжээгээр одоо эмч тухайн хэрэглэх шаардлагагүй өвчтөнд одоо жор биччихсэн одоо хуурамч өвчний түүх зохиож бичсэн ч юм уу. За эсвэл эмийн сангууд жоргүй олгосон ийм зөрчлүүд байна уугүй юу гэдгийг шалгах ажиллагаа явуулж байна. За энэ дээр нэмээд хэлэхэд энэ эмийг олгохдоо захим жороор олгох юм бол энэ хууль бусаар одоо зарж борлуулад байгаа эмчийн жорыг хурамчаар үлдэж байгаа, нэг жороор олон удаа авж байгаа энэ зөрчлүүд дасан зогсоогдох бололцоотой. За мөн энэ жорыг захимжуулах талаар эрүүл мэндийн яам болон эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт мөн санал хүргүүлсэн. Одоо энэ сангийн асуудлын програм хангамжаа хийж байгаа байх гэж найдаж байна. За мөн одоо хүүхэд залуучуудыг энэ мансууруулах бодисын хор хушгаас одоо ангид байлгах, хор хөнөөлийн таниулах, хуулийн хариуцлагыг таниулах энэ зорилгоор сургалт нөлөөллийн ажлуудыг манай газраас зохион байгуулдаг. За одоо 2 сарын 1-ний өдрөөс анзаар 2 гэж арга хэмжээг зохион байгуулж байна. 2022 онуудад анзаар арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан. За энэ ажлыг одоо 2 дахь удаага зохион байгуулж байна. Уг арга хэмжээг явуулснараа одоо хүүхд залуучуудад одоо мэдлэг ойлголт өгөх, за мөн эцэг асраа хамгаалагч нарыг эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах гэх мэтлэн одоо мэдлэг нэмэгдүүлэх энэ сургалт нөлөөллийн ажлыг явуулж эхэлж байна. За 2024 онд үйлдэгдсэн мансууруулах бодистой холбоотой гэмтэргийн гаралтыг өмнөх онтой харьцуулж үзэхэд 6.5% өссөн. За зөрчил 65 орчим хувиар өссөн байна. Зөрчил өссөн шалтгаан нь хар тамхитай тэмцэх газарт
зөрчлийг шалгах одоо нэгж байгуулагдсан. Энэ нэгж байгуулагдсанаар одоо улсын хэмжээнд мансууруулах бодис хэрэгэлсэн этгээдүүдийг олж илрүүлэх, хариуцлага тооцох ажил одоо идэвхжсэн гэсэн үг. За манайд үлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 орчим хувь нь бол Монгол улсын нутаг дэвсгэрт ургаж байгаа мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэх, зарж борлуулахтай холбоотой гэмт хэрэг эзэлж байна. За үлдсэн 30 орчим хувь нь Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн синтетик төрлийн химийн гаралтай бодисыг хэрэгжилж, зарж борлуулж байгаа гэмт хэрэгүүд эзэлж байна. За үүнээс гадна эмчин энгийн жороор олгодог эмийг уруулан хэрэгжилж мансуурах тохиолдлууд маш их бүртгэж байна. 2020 оноос гэж бүртгэгдсэн. За сүүлийн 4 жилийн хугацаанд нийт 14 өсвөр насны хүүхэд залуучууд амь насаа алдсан. За мөн 40 гаруй одоо хүүхэд залуучууд гар хорвоогаа тайруулсан ийм харамсалтай тоо мэдээ байна. За уг гэмт хэрэг Улаанбаатар хотод бүртгэж эхэлсэн бол одоо Монгол улсын 11 аймагт одоо бүртгэж байна. Хүүхэд залуучууд уг эмийг одоо олдоц ихтэй олдоход амархан учраас одоо хэрэглэх, зарж борлуулах асуудлууд нэлээдгүй нэмэгдэж байна. За үүний гол шалтгаан юу вэ гэхээр одоо эмч нарын болон эмийн сангийн ажилчдын хариуцлагагүй, хяналтгүй байдлаас болж одоо үлдэгдэж гин гэж харж байна. За энэ байдлыг дасан зогсоох зорилгоор манай хар тамхитай тэмцэх газраас эрүүл мэндийн яамд нийт 4 удаа энэ нэмийг Монгол улсад одоо ашиглахыг хориглох, зогсоох. За мөн мансууруулах эмийн болон сэтгц нөлөөт эмийн чагсаалтад оруулж одоо хатуу одоо хяналттай эмч нарын зөвлөгөөнөөр орж одоо олгогддог ийм жагсаалтад оруулах саналыг мөн хургуулсан. Тэгээд эдгээр саналуудын хариу маань ирээгүй. Одоо сүүлийн тохиолдол гэхэд Говьсөнбөр аймагт өсвөр насны хүүхэд залуу одоо нас орсон тохиолдол гарсан. Тэгээд орон нутагт одоо хэрэглээ нэмэгдэж бүх газруудад одоо бүртгэгдэх ийм нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр цаашид одоо олон хүүхэд залуучуудын амь нас эрүүл мэндэд хохирол учруулахгүй тулд энэ мансууруулах эмийн жагсаалтад авах эсвэл Монгол улсад одоо худалдан борлуулах, ашиглахыг одоо хориглох ийм шийдвэр гаргах шаардлагатай байгаа юм.